За Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр энэ хэвлэлийн байгуурлыг хийж байгаа гол шалтгаан нь бол төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээд бас багагүй хугацаанд явж байна. Өнөөдөр 10 сарын 22-ны өдөр байгаа. 1 сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байгаа. За энэ хугацаанд төрийн албанд анх орох иргэдийн мэрэгжлийн шалгалт, хуучин хуулийн зохицуулалтаар бол шинэ хуулиар бол ерөнхий шалгалт гэдэг ийм шалгалт өгдөг ийм зохицуултанд шилжсэн байгаа. Тэгээ ерөнхий шалгалттай холбоотой чиглэлээр та бүхэнд бас мэдээллийг хүргье гэж ингэж бодсон. За ерөнхий шалгалтын бүртгэлийг бид 10 сарын 1-ний өдрөөс онлайнаар бүртгэлийг зохион байгуулж явуулсан байгаа. Өмнө нь бол одоо иргэдийг нэг газар нэг байр танхимд цуглуулад ингээд одоо олноор нь цуглуулж шалгалтыг зохион байгуулж бүртгэлийг хийдэг байсан бол бас шинэлэг арга барилд одоо шилжих ажлын хүрээнд захимаар явуулж эхэлсэн байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бол нийтдээ нэг 1800 гаруй иргэн бүртгэлд одоо хамрагдсан ийм дүнтэй байна. За ерөнхийдөө хандлтын байдлаар үзэх юм бол нэг 5000 орчим иргэн бол бүртгэлд одоо хамрагдъя гэж хандсан байна. За ерөнхий шалгалттай холбоотой гол зүйл маань ерөнхий шалгалт маань бол иргэдийг төрийн албанд шууд ажил томилох шалгалт биш. Нөөц бүрдүүлэх юм шалгалт байж байгаа. Тэгэхээр одоо иргэд ч гэсэн одоо биднээс олон зүйлийг асууж байгаа. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөнд орсон иргэн бол дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх ийм одоо чиг үүргийн зохицуулалттай болсон юм а гэж бид ойлгож байгаа. За ерөнхий шалгалтын одоо энэ бүртгэлийн хүрээнд одоо бидэнд тулгарч байгаа зарим бэрхшээлүүд байх юм. За энэ бэрхшээлүүд маань бол төрийн албаны зөвлөл түүнийг зохион байгуулж байгаа энэ мэрэгжилтэн албан хаагчтай бас холбоотой биш асуудлууд гарах юм а. Иргэдийн маань өөрсдийнх нь мэдээлэл технологийн одоо мэдлэг ур чадвар тэр асуудалтай холбоотой зүйлүүд гарах юм. Тухайлх юм бол иргэн өөрийнхөө регистрийн дугаарыг өөрөөр бичиж оруулчихад бүртгэлд хамрагдаж болохгүй байна гэдэг зүйлийг биднээс асуух юм. Ургийн овгон бичдэг одоо энэ хэсэг дээр болохоор зэрэг өөрийнхөө эцэг эхийн нэрийг биччих юм. За эргээд одоо өөрийнх нь утас руу буцаагаад одоо та бүртгэлд хамрагдлаа хамрагдаагүй гэдэг зүйл ингээд хөргүүлэх гэхээр зэрэг миний утас болохгүй нэ гэдэг ийм зүйлүүд гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр талаасаа бас асуудлууд байна гэдэг зүйл яригдж байгаа. За анх удаан одоо бид одоо шинээр захим технологи ашиглан одоо иргэдийн бүртгэлийг хийгээд иргэдэд өөрсдөд нь имэйл хаягаар нь гар утасных нь одоо өөрийнх нь дугаар руу мессеж очих хэлбэрээр энэ асуудлыг зохицуулж явуулж байгаа. За ерөнхий шалгалтанд маань бол урд урдах шалгалтуудыг бодвол бас арай өөр онцлогтой зүйлүүд бол байгаа. 3 одоо бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд иргэд маань шалгалт өгөх ийм одоо зохицуулалттай байгаа. Нэгдүгээрт нь Монгол улсын түүх, зан заншил, нийгмийн эдийн засгтай холбоотой чиглэлийн асуултууд бий. Хоёрдугаарт нь Монгол бичгийн одоо шалгалт байгаа. Энэ Монгол бичгийн шалгалтын дээр кирилл бичиг, үндэсний одоо бичиг гэсэн ийм хоёр янзын шалгалт явна. За гуравдугаарт нь асуудал шийдвэрлэх хүрээнд за IQ одоо сэтгэн бодох чадварыг тогтоох ийм шалгалтын зүйлүүд орж ирж байгаа гэсэн үг. За шалгалтын ерөнхийдөө эхний шалгалтын маань үргэлжлэх хугацаа нь бол 60 минут байж байгаа. За дараагийн одоо хоёр дахь Монгол бичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа нь 30 минут. За ингээд 20 минут гээд 3 шалгалт маань бол гуруулаан босго оноотой явж байгаа гэдгийг бас манай иргэд олон нийт манай хэвлэл мэдээллийнхэн бас зөв ойлгож авах зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол эхний шалгалтандаа тэнцэх юм бол дараагийн шалгалтанд орох ихээр хангагдах нь байна. За ингээ хоёр дахь шалгалтандаа тэнцэх юм бол гурав дахь шалгалтанд орно. 3 шалгалтад одоо гуруулаан босго оноотой байгаа учраас эхний шалгалтуудаас одоо шаардлагатай оноог босгыг давж чадаагүй иргэд бол хасагдаад яваад байна гэж ойлгож байгаа. За төрийн албаны зөвлөл түүний ажлын албанаас авсан одоо бид урьдчилсан одоо судалгаа мэдээлэл авсан байж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн хүрээнд бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр бол 15000 орчим иргэд бүртгүүлэх ийм төлөвтэй байна. За аймаг тус бүрд нь бол 1000 орчим иргэд бол ийм бүртгүүлэх нэ. За яагаад ийм одоо бүртгэлд олноороо хамрагдах ийм шаардлага үүсээд байна вэ гэхээр зэрэг энэ удаагийн шалгалтын онцлог маань тодорхой мэрэгжил заагаагүй. Ажлын туршлагыг тодорхой заагаагүй. Тийм учраас одоо энэ шалгалтанд бүртгүүлж орё л гэж хүссэн болгон ороод байх бололцоотой. За дараа нь албан тушаалын шалгалтанд орох ийм нөхцөл бүрдээд ирсэн тохиолдолд тухайн иргэний нөгөө албан тушаалын тодорхойлтын шаардлагаар төрд ажилласан жилийг нь улсад ажилласан жилийг нь гэдэг юм уу ийм тусгай одоо шаардлагыг үндэслэж яваад байх юм а гэсэн ийм зүйлүүдийг бас та бүхэндээ мэдээлэхэд зүйтэй байна. За өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн иргэдийн хувьд гэх юм бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр 900 орчим хүн бүртгэлд хамрагдж байна. За бусад аймагуудад бол харьцангуй цөөн байна гэсэн. За энд нэг зүйл маань одоо бүртгэлж яагаад ийм бага хамрагдаад байна вэ гэхээр манай бас монголчуудын одоо нэг хүлээж идэг нэг ийм хандлага бас энд нөлөөлөд байна гэж ойлгож байгаа. Бүртгэлийн өдөр одоо сүүлчийн хугацаа төхөөд ирэхээр зэрэг магадгүй одоо сүүлчийн өдөр бол олноороо одоо бүртгэлд хамрагдах гэдэг ийм хандлт хийх
төлөвтэй байна. За энэ мань бол биднэрт бас хүндрэл учруулна гэж ойлгож байгаа. Яагаад одоо хүндрэл учруулах вэ гэхээр зэрэг сэрвэр дээр ачаал үүсч таарна мэдээж. Одоо ингээд ийм цөөхөн байж байгаа төгсгөл рүүгээ яваад ирэх үед бол олноороо ханддаг өмнөх жишээ нь ч одоо тийм байсан. Биеэр бүртгэдэг одоо шалгалтын үед бол эхний өдрүүдэд байхгүй, сүүлийн өдрүүдэд байхгүй. Бүртгэл хахаас 30 минутын өмнө одоо олноороо ирж ингэж хүндрэл учруулдаг ийм талууд бий. Ингээд шалгалттай холбоотой чиглэлээр манай бас холбогдох мэрэгжилтнүүд зарим зүйлийг бол та бүхэнд бас мэдээлэх бах. За би бас одоо та бүхнээс асуусан асуултанд хууль тогтоомжийн хүрээнд, шалгалтын зохион байгуулалтын хүрээнд энэ хариулахад бэлэн байна. Шалгалт өмнө нь яаж авагддаг вэ? Одоо сая 3 сарын хүрээнд ингэ авах гэж байна. Яг өмнөхөөс яаж өөрчлөгдсөн бэ? За өмнөх одоо шалгалтын өөрчлөлтийн хүрээнд гэх юм бол өмнөх хуулийн одоо хүрээнд хууль эрх зүйн шалгалтыг авдаг байлаа бид. За дээрэс нь бичиг баримтын бүрдлэр оноо өгдөг байсан. Өөрөөр хэлэх юм бол өөрийнх нь одоо диплом, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, мэрэгжлийн диплом үнэмлэх нь одоо зөв байна уугүй юу гэд энийг одоо нэгтэлж үзээд нийгмийн даатгалын дэвтэр тухайн одоо албан агч анкетан дээр бичсэн хөдөлмөрийн үйл ажиллагааны дуршлагын одоо баяжилт хоорондоо таарч ийн үгүй юу гэж ингэж үзээж явдаг. За дараагийнх нь 3 дахь шалгалт нь бол одоо оролцогчдоос 5 асуултанд багтсан ярилцлагын шалгалт авдаг байсан. За энэ удаагийн онцлог нь гэх юм бол энэ ерөнхий шалгалт маань бол ярилцлагын шалгалт байхгүй. Ярилцлагын шалгалт хэдийд явагдах вэ гэхээр зэрэг албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед бол ярилцлагын шалгалт явна гэсэн. Тийм учраас өмнө нь бол одоо бид шалгалтын бүрэлдэхүүнд нь дагнан одоо хууль байдаг байсан бол энэ удаа Монгол улсын түүхээс нийгэм эдийн засгийн бодлого зорилтоос за улс төрийн удирдлагын одоо бодлогоудаас ийм зүйлүүд бол одоо шалгалтын тестэнд орж ирэх нэ гэж. За дараагийн бас нэг одоо энэ удаагийн нийтлж одоо та бүхэнд мэдээлэх зүйл маань бол төрийн албанд бэлтгэдэг одоо иргэд олон нийтээс бол бидэнд ийм хүсэлт ирдэг шалгалтанд бэлтгэдэг ийм тестийн номоо одоо гаргаач гэж. Тэгэхээр энэ удаа бид бас онцлогтой байгаа хэдийгээр ийм ном гаргасан байгаа ч гэсэн жишг тестийг одоо энэ номонд оруулсан байгаа. За энэ одоо цаана ямар одоо бодлогыг бид барьсан бэ гэхээр зэрэг бид ингээд бэлэн тестийг бэлдээд өгчдөг, хариутай нь бэлдээд өгчдөг. За энэ дээр нь одоо чэйжилч гэсэн залуучууд одоо орж ирээд шалгалтаа өгөөд онооны үнэлгээгээр нэгдүгээр байранд ороод тухайн албан тушаал томилогдохоор нэр дэвшээд ингээд тодорчдог. За яг ажил дээр очихоор зэрэг байдгүй. Ингээ гологдоод эхэлдэг. Тэгэхээр төрийн албаны зөвлөлд шүүмжилд өртдөг ийм асуудал үүсэж байсан. Өөрөөр хэлэх юм бол та бүхний шалгалтаар тодруулаад өгсөн хамгийн өндөр оноо авсан одоо энэ хүн чинь ажил дээр ирээд одоо ажил хийж чадахгүй байна. Тэгэхээр бид одоо энэ тестэнд 18 оны тестийн номонд байсан тестүүдээс өчнгүү болсон хууль эрх зүйн актуудыг ин хассан. За шаардлага хангахгүй болсон тестүүдийг ин хассан. Тэгээд тэрэн дээр нь бол нэмэлт хийгээд шинээр авах гэж байгаа одоо Монгол улсын түүх, эдийн засагтай холбоотой, сэтгэн бодох чадвартай холбоотой тестүүдийн жишг тестүүдийг оруулсан байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг 100% тест бол энэ номон дээр байхгүй байна. Ер нь загвар тест орж байгаа юм байна. Цаашдаа бид шалгалт өгтөө ийм сорил даалгаврын хүрээнд, ийм одоо тестийн хүрээнд бид ер нь шалгалт өгөх юм байна шүү гэдэг жишг тестийг оруулсан байгаа гэж ойлгож байна.